Аливаад олон ургалж байр сууриас хандах, эрүүл эрхцүүлэл бүхий шүүмжлэл сэтгэлгээ нь ардчилсан нийгэмд чухал тооцогддог гэж залуу хуульчийн хувьд боддгоо. Оюун ухаанд хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас үзэл бодол гэх ойлголт бий болсон. Тэрхүү үзэл бодол түүний чөлөөт илэрхийлэл болон үг хэлэх эрх чөлөөг манай улс атганд багтсан Монгол улс буюу үндсэн хуулиараа баталгаажуулан хамгаалсан байдаг. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-ад иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Түүнчлэн хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт зэрэг олон улсын гэрээ конвенцуудад манай улс нэгдэж орсон. Хүн бүр эрхтэйч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарлах шаардлага. Нөгөө талаасаа төрийн эрх мэдэл түүний албадлагаар тэрхүү эрхийг баталгаатай эдлүүлэхээр хуульчилсан болохыг бид анхаарах шаардлагатай. Төрийн албадлага бүхий арга хэмжээ нь нэг талаасаа хууль ёсны байх, нөгөө талаасаа хүний эрхийн мэдрэмжтэй байх учиртай. Төрч тэр, иргэнч тэр үндсэн хуулиа сахин биелүүлэх ёстой. Амьтны ферм зохиолд гардаг шиг амьтан бүр тэгш эрхтэйч зарим амьтад тэр дундаа гахаа илүү тэгш эрхтэй байж болохгүй маа. Төрийн хүний эрхийн мэдрэмжтэй бөгөөд хууль ёсны албадлага болон иргэний нийгмийн шударга дуу хоолой нь эрх зүйт төрд үнэтэй хувь нэмэр оруулна гэж залуу хуульчийн хувьд үзэж байна. Баярлалаа.